Deeper Mabel 2 ихрүүд болон Mystery Shack-ийн ажилчин Sue Wendy нар ажиллаа хийгээд уйдгарлан суух зур авгах Stan завгүй болоод дэлгүүрээ манай хэдэд даатгаад явчихна. Түүнийг явсны дараа Wendy залуусыг давгаалаад байшингийн дээвэр дээр гарч харж байгаа үг гайхалтай үзмжийг нь харуулж цагийг сайхан өнгөрүүлэн сууж байгаад Wendy-гийн найзууд нь ирээд Wendy-г авч явсны дараа Mabel Deeper-ийг Wendy-гийн хажууд нэг л ноотоо ицсэн байдалтай байгааг ажиглаад чи яриа Wendy-д сайн болсон юм биш үсттэй хэмээн дооглон асууна. Тэрхүү үед нь Deeper за юу гэжтэй би ямар орой унтаж чадахгүй Wendy-г бодоод байгаа штэ гэж хэлснэ. Тэр шөнө Wendy-г уцаараагаад унтаж чаддгүй. Oh no би дурлцчихжээ. Шинэхэн бичлэгээр давтаа морил өнөөдөр бид Gravity Falls хүүхэлдэйн киноны 5-6 дугаар анги дээр товч тайлбар болон дүгнэлт сэтгэлдээ үлдээх болно. Лайк болон subscribe дараад үзэх юм бол улам их бичлэг хийгээд л шүү залуусаа. Тийм болохоор заавал дараарай. Баярлалаа. Mabel Wendy 2 бүжгийн үдшилэг хэмээн бүжиглэж зугаацах үед Deeper дурлцсан болохоор cool харагдчих гэлөө. Би бүжиглэж чадахгүй дими гин. Mabel харин бити худлаа яриатай. Чи ээж аавд лайми бүжиглэж үзүүлдэг л эсэм бицтэй гээд баг насных нь ичхүүртэй түүхүүдийн яриад өстой балааг навнөө. Ер нь яг ингэдэг те дүүнэртэйгээ эсвэл ах эгч нартайгаа явж байгаад нэг баг насны аймаг ичхүүртэй юмнууд яриад хүмүүсийн дунд эвгүй байдалд оруулаад үнэхээр ядаргаатай байдаг те. Санал нийлж байгаа бол комент бичээрэй. Mabel Deeper-ийг хөөрхөж аваас дооглох зур Wendy-гийн ажлын цаг дуусаж за түр баяртай залуусаа. Манай найзууд намайг хүлээж аваа гэд явах гэтэл Deeper бид ч бас хамт явж болох уу гэж асууна. За вэз хоёр чинь хидтэй вүлээ. 12 настайч 13-тай ер нь бол өсвөр нас гэж худлаа яриад Wendy-тэй хамт явахаар болдог. Wendy-гийн найзууд ер нь нэлээд зэрлэг гарууд байдаг бөгөөд бүгдээрээ нэг машинч чихээ дахин явцгаж нэгэн хараагдсан хуучин дэлгүүрийг судалж дотор нь орохоор ирцгэн. Бид бүхэн бүгдээрээ ямар нэгэн байдлаар нэг хараагдсан дэлгүүр, хараагдсан газар хангаа зөшд буудал модал руу очдог байсан шиг энэ хэд маань өсвөр насны зугаагаа гаргахаар юм хараагдсан газар ирж байгаа юм шиг байгаа. Deeper маань жоохон жирэхэд ер нь ийшээ орох хэрэг байна уу да. Ямар нэгэн болохгүй зүйл болвол яана хэмээн сэрэмжлэхэд Wendy-гийн найзууд бас нэмээд бүр Mabel яана чи айгаад байгаа мó сүртэй штэ гин. За өөдөө хайсан ч болоо өөрийн толгой дээр ямар нэгэн болохгүй зүйл болж л таараа. Тэгээ хөөрхи Deeper маань угаасаа Wendy-д cool харагдаад таалагдахыг оролдож байгаа юм болохоор бөксөө чангалаад хамаг зөрөө гараад арай гэж жижигхэн биерээ хашааг нь давж ороод дэлгүүрийн урд ирээд орох гэсэн боловч цоожтой байх өгөөд дөрөвнөөс хойш өөрийг нь басамжлаад исэн болохоор өөрийгөө батлахаар дэлгүүрлөө авираад агааржуулагчаар нь дамжиж буугаад хаалгыг онгойлгоно. Анхандаа сэрэмжилж ийснэ одоо болохоор бүр дэлгүүрлөө дураараа орж идэг шүү. Дэлгүүрч жинхэнэ хаягдсан газар байх өгөөд хориглогдсон үйлдвэрлэхээ болсон чихэр амттай зайрмаг унтаа бүгд л байна. Миний гайхаж байгаа зүйл нь болохоор яаж эднэр муудаагүй байгаа юм бол нөгөөдөл чинь бүр чихэр жимээс харж байгаа юм шиг үхтлээ идэж байна. Муудаж байгаа үг нь ч мэдэхгүй чаавас. Муудсан л баймар юм да. Хөөжөлтөх зуураа Deeper мөс авах гээд хөлдөөгч онгойлох үед өөдөөс нь бүр тархинасаа гараад ирдیں۔ Бүр арай л аимшигтай. Гэхдээ Deeper өөрийг нь аимхаа дандаа л гомдлаад өглөөд явж байдаг гэж хэлнэ гэж бодоод бусдаа ерөөсөө анхааруулж хэлдэггүй. Харин нөгөө бүтгүү гарууд нь өгсөн хүний баримт олчоод энэ дээр эвтэж үцхүү гэхэд Deeper залуусаа хэрэг байна уу? Энэ газар үнэхээр харагдсан газар байвал яах юм бэ гин. Бүү чи хайгаад байгаа мó? Deeper хайгаад байна. Яг л Deeper-ийн бодсны дагуу тэд нар түүнийг шоолно. Даанч манай Deeper шар нүдлөөд балааш үнжлээс нь болоод очоод нөгөө өгсөн үний зурган дээр нь хөвцчихлгүй яах вэ? Deeper-ийг тэрэн дээр хөвцснээс болоод манайхан нэг нэрээ алга болж эхлэх бөгөөд нэгэн сүнс Mabel-ийн дотор ороод түүнийг эзэмсэж чинь. Ямар том асуудалд орсноо гинт бүгдээрээ ухааран гарахаар хаалга дээр очих үед гарц тэр дорой хаагдана. Цаг минут өнгөрөх болгонд нэг хүн нь телевиз юм уу хоолны зураг гэх мэтчлэн зүйлс торигдож эцэст нь Deeper Wendy 2 л үлддэг. Өмнө самуунаас зүгтэж манай хоёр нуугдаад яг яагаад энэ зүйлс болоод байгааг эргцүүлэн бодоод өсвөр насныхны хийдэг зүйлийг хийсэн болохоор энэ сүнс гарч ирсэн гэдэг таамаглалт Deeper хүрж нуувчнаасаа гарч ирээд хөөш би 13-таа биш яг үндэ 12 настай жоохон хүүхэд байна гэж уйлна. Үүнийг нь сонсоод Mabel-ийг эзэмсэн байсан сүнснүүд үнэн төрхөө илчлэхэд эмээ өвөө хоёр байдаг. Юу болсон бэ гэвэл эрт дээр үед эмээ хоёр аз жаргалтай дэлгүүрээ ажилуулан амьдран суудаг байхад өсвөр насны хүүхдүүд үүмүүлж муухай үхтэй дуунууд дуулж улмаар манай хоёрын зүрхэн зөксөөд үхсэн байна. Тийм учраас өнөөдрийг хүртэл үүмүүлдэг муу сайн өсвөр насны бацаа нарыг үзий ядаж хараасаар өдий зэрэгт төрсэн болохыг Deeper сонсоод хүүхдийн бүжиглэж өгвөл биднийг цуллах уу гэж ярьж тохироод өөрийн багада бүжилдэг байсан алдарт лайми бүжиглж өгөөд бүх зүйлийг хэвийн байдалд нь буцааж оруулан ялтыг байгуулнаа. Тэгээд бүгдээрээ харьцаахын өмнө Wendy Deeper-т дараа эднэртэй ийм газар биш зүгээр Mystery Shack дээрээ цагийг өнгөрүүлцгээе гэж хэлэх нь Deeper-ийн сэтгэл төрснээр өдөр өндөрлөн. Маргааш нь Deeper Mabel 2 үлсөөд авгах Stanтэй хоол идэхээр явъя гэж ятгаад нэгэн сайхан хоолны гуан зорноо.
Хоолой захиалж сууж байгаа дипер эр зөрөг шалгадаг тоглоом тоглоод ялах юм бол өнгөө pancake гэсэн зарыг хараад за нэг эр зөргөө шалгach тийм үү гэхдээ Stan Mabel хоёр шоолоод цээжин дээрэж үсгүй baby залуу яаж хожиж байгаа юм бол доо гэд бас л дооглоно. Би бүр сүултээ диперийг жоохон өрөвдчлөө. Дандаа л жижигхэн аимхаа эмэгтэйлэг baby гэдэл доромжлоод байх юм. Яг яасан гэж манай өнийг ингэж их шантруулж байна аа. Хөөх юмт. Мэдээж уламжлалаараа манай диперийн шарн гозоо байна. Шарн гозоосноос болоод эр зөрөг шалгагч тоглоом дээр очиод хүчээ үзэхэд харамсалтай нь хөөхөн хүүхэд гэсэн хариулт авна. Нөгөө талд мод чин зүгээр жигчийн хуруугаараа хүчээ шалгахад машиныг эвдлээд ялалт байгуулан хүн бүрт үнгүү pancake өгнө. Эр зөрөггүй суг гар гэдгээ мэдэрсэн дипер бүр гутраад хотоор алхах зуур тайралцсан хүн болгоно нь бас басамжлаад оромжлоод манай хүн бүгдийн аягүй эмзгээр хүлээж аваад бүр туйлдаа үрсэн дипер ойроо орж дасгал хийж эхэлнэ. Дасгалаа хийж байтал амар том авраг үедээ Minotaur гарч ирээд би сэтгэл зүйн асуудал өнөрлөж байна гин. Дипер ч өөрийгөө эр зөрөггүй эр хүн шиг биш байгаад байгаа асуудлаа тайлбарлал хэлэхэд Minotaur ойлгомжтой гэж хэлээд нуруунд дөрөө суулгаад өөрийн агуй руугаа авч явдаг. Түүний агуй дээр ирэхэд маш олон түүнтэй адил Minotaur-ууд байх бөгөөд бүгдээрээ булчинлаг үсэрхэг жинхэнэ эр хүмүүс байна. Юу гэсэн ч үгүй. За тэгээ нилээн хилцэж ярилцсны эцэст Minotaur-ууд диперийг жинхэнэ эр хүн болохоор бэлтгэнэ. Боо бэлтгэл хийсний сүүлд нь хамаг бүдүүн дараа Minotaur гарч ирээд хэрвээ чи multi-bear олон баавгайг устгах чадах юм бол жинхэнэ эр хүн болно гэж тушаал өгнө. Дипер тушаалыг хүлээн авч эр зөрөгтэйгээр аян замыг туулан олон баавгай дээр очиж гайхалтайгаар буулгай авч устгахын өмнө өөртөө найдлахын охтын дуу сонсох дуртайг нь олж мэдээд гинт ер нь яагаад би энийг хийж хөөхөө олон баавгайг алах ёстой гэж шал тэнэг юм гэсэн дүгнэлтэн түрээд буцаж явж чад үгүй ийм тэнэг юм хийж би өөрийгөө эр хүн гэдгээ батлахгүй хэмээн хамаг бүдүүн дараалуугаа хэлнэ. Тэгвэл чи хизээч эр хүн болохгүй дээ. Тэгжлээниз надад ямар хамаатай юм. Уртхан өдрийн дараа Dipper Mabel Stan хоёр дээр буцаж уулзсан болсон бүх явдлаа ярьж өгөхөд Stan түнд за болсон л энэ штэ. Жинхэнэ эр хүн шиг өөрийнхөө зүгж бодсон зүйлийг хийж гүйцэтгсэн байна. Баяр хүргэе гин. Бас Dipper-ийн цээжин дээр үүс ургацсан байна. Үхүү би чи эр хүн болж гин гэснээр энэ ангууд манд дуусч байна. За тэгээ ерөнхийдөө эндээс нэг жоохон товчхон дүгнэлт мөгнэлт хийгээд ямар сургамжуудыг авч болох вэ гэвэл би жижигч бэлчээр том гэж харж болж байна. Эсвэл өөдөө хайсан чулуу өөрийн толгой дээр ч гэж харж болж байна. Одоо энэ Gravity Force эхнээс нь ахуулаад амар үзээл тэгэл амар гоё ангууд дээр нь товч тайлбар дүгнэлтүүд хийж байгаа шүү дээ бид бүхэн. Тэгээ надад хамгийн их таалагдж байгаа зүйл нь болохоор бид нэр анги бүрээс айгүй гоё сургамжуудыг авч болж байгаа. Зүгээр хоосон илий балаа юм үзэх биш те бид нэр ингээ анги болгоноос гоё юм сурж байгаа байхгүй. Одоо жишээлбэл өнөөдрийн ангиудаас бид нэр эр хүн гэдэг те заавал булчинлаг үсрэхэг тийм байх албагүй. Харин яг өөрийн зүг гэж бодсон үзэл бодол бас бусдыг гэсэн сэтгэлээрээ эр хүн байж болно гэдгийг ч харуулж байгаа. Харин Wendy-гийн найзуудтай гарч орж байгаа тэр анги дээр нь болохоор заавал нэг тодорхой фракцад багтах гад хүмүүст таалагдах гад нэг тийм өөрөөгөө үүсгэх нь айгүй буруу. Тийм болохоор би та нарт яг юу гэж хэлмээр байна вэ гэвэл өөртөө үнэнж байгаарэ, өөрийнхөө дуртай зүйлд үнэн байгаарэ. Бусад хүмүүс яг юу гэж хэлэх нь үнэхээр хамаагүй чи яг өөрөө дуртай, өөрөө хийхийг хүсэж байгаа л бол хийх хэрэгтэй шүү. Заавал нэг эн чин болохгүй байх, тэр чин болохгүй байх гэсэн хүмүүсийн үгийг тоож өөрийгөө зовоож шаналж гутрах хэрэггүй шүү guys. Хорвоо дэлхий чинь айгүй том штэ те хэдүүлээ зөндөө гой зүйлсийг харж болно, зөндөө гой зүйлсийг хийж болно, мэдэрч болно. Тийм болохоор хэрвээ нэг тиймэрхүү жижиг сажиг асуудлууд их байгаа бол бити их юм бодорой зөндөө юмнууд болж л байдаг, муухай өдөрч байна, сайхан өдөрч байна те. За юу ч болж исэн, ямар ч сан та нар бүгдээрээ чадна. Айгүй гой гэгээлэг байцгаая. Амьдрал гэдэг зүйл өөрөө айгүй сайхан шүү те. Мөн түүний адилсан энэ онийг үзэж бичлэг дээр нь лайк дарж, subscribe хийх үнэхээр гоё шүү. Тийм болохоор яг одоо лайк болон subscribe-а дараарай. Өнөөдрийн бичлэгээр хамт байсан бүх хүмүүстээ маш их баярлалаа. Хамтран ажиллах хүмүүс байвал ийшээ холбогдорой. Энэ дээдлэх нь болохоор миний имэйл, доотлих нь болохоор миний Instagram. Бас Instagram-ыг маань дагаасай гэж хүсэж байна. Бид нар 300 follower хүрсэн заяа. Гэтэ би яг 1000 follower хүрчүүл сэтгэл санаа айгүй сайхан болох гэдэг. Тийм болохоор яг одоо ороод follow дараарай. Баярлалаа. Баяртай. Дараагийнхаа галзуу бичлэгээр уулзтал түр баяртай.